Сүүл отоос ярьж байна. Таны бие эрүүл сэтгэл өдрийг ажил амьдрал тавтаа сайхан байна уу? Өнөөдөр 5 дугаар сарын 1 гадаа 26-ны дулаан өглөөрөө сэвэлцэн сайхан салхитай өдөр нартай агаар тунгалаг тоосон зург. Цаг уурын хувьд нин таатай өдрүүд үргэлжилж байна. Мөн хаврын сүүл сарын 15 өнөө шөнө тэнгэрд тэргэл сар мандна. Энэ тэргэл сарыг цэцгэлэгт сар гэж нэрлэдэг. За ер нь нэр томьёоны хувьд эртний индиануудаас гаралтай тэргэл сарын их олон сонирхолтой нэршлүүд байдаг. Үүний дараа тайлбарлаж өгье цаг гарвал. Гэтэ энэ подкастер биш шүү. Энэ подкастер ярих байгаа. За өнөөдрийн подкастын сэдэв зүүн совин. Уг нь өөр сэдвээр ярилцах гад жаахан бэлдсэн байсан л та. Тэгээд нэг асаасан чи гинт зүүн совин орж ирээд энэ сэдвийн тухай яргээл. Тэгэл энэ сэдвийг ярьчлаа. Саяхан хүмүүс зүүн совинд итгэх үү, шинжлэх ухаанд итгэх үү, технологид итгэх үү гэл бун хилцүүлэх боллоо л та. Эндээ санаа төрөөд зүүн совингийн тухай сэтгэл судлалын шинжлэх ухаан ямар хөө тайлбаруудыг хийж байгаа юм бэ гэдгийг богино бөгөөд товч болгож та бүхэндээ хүргье. Анхаарлаа хандуулаарай. За хөвгөний байр сууриас хандгад зүүн совинд итгэдэг би. Гэхдээ хизээ үед нэг чухал юм шиг санагддаг. Зүүн совин маш товчхондоо бол дотоод мэдрэмж гэсэн үг. Ямар нэгэн логик түн шинжилгээ байхгүй, ухамсартай бодохгүй, хурдан автоматар гарч ирдэг шийдвэр, мэдрэмжийн нийлбэрийг зүүн совин гэж шинжлэх ухаанд нэрлэж байгаа. Зүүн совин хэд хэдэн гол шин чанаруудтай. Жишээ нь маш хурдан лог боловсруулалт хийхгүй гэсэн үг. Бас автомат гэдэг нь зургуудын хүчин чармайлт гаргахгүй. Бас бие даасан шин чанартай. Бие даасан гэдэг нь тодорхой нотлохоон суйрлахгүй. Тэгээ мэдрэмжээ тагдаг. За айхтрий таваз. Яг ингэ сонсохоор жоохон эрсдэлтэй юм шиг. Ер нь бол хоёр системийн онол гэж байт юм л та. Нэг нь аналитик систем, нэг нь зүүн совингийн систем гэж. Аналитик систем бол яг энэ эсрэг. Удаан маш их хүч зарцуулна, ухамсартайгаар бодно, логик нотлохонд суйрлна. Алдаа гарах эрсдэл багтай нарийн дүн шинжилгээ хийдэг. Иймэрхүү системээр ажил амьдрал авч явдаг хүмүүсийг аналитик хүн гэж хэлж болно. Энэ эсрэг нь зүүн совинлог хүн. За бид нэр аналитик үедээ аналитик, зүүн совинлог үедээ зүүн совинлог байх хэрэгтэй. Зүүн совин одоо огт үгүйсгэж болохгүй. Дотроо их олон зүүн совин байна л да. Зүудний зүүн совин, аюулгүй байдны зүүн совин гэл. Одоо бид нэр зүгээр сэтгэл судлалын шинжлэх ухаанд зүүн совинг ямар төрлөөр авч үзэж байна гэдэг дээр тулгуурлаад ярилцсан. За 3 төрөл байж болох юм аа. Нэгдүгээрт туршлагын зүүн совин. Олон жилийн эмч хийсэн хүн байлаа. Хаалга тогшлоо. Тог. Өвчтөн орж ирлээ. Тэр хүний тэр тогшиж байгаа, орж ирж байгаа байдал ширээн дээр суулаа, баргаар царайлж ийн үгүй юу гэж гэдэг юм уу. Тухайн хүнийг ямар нэг мэдээлэл өгөхөөс өмнө олон жил ажилласан туршлагаараа нэг иймэрхүү хүн байна да гэдгийг мэдрэх. Ийм зүүн совинг туршлагын зүүн совин гэж нэрлэдэг. Олон жил мөрдөн байцаагч хийчлээ. За энэ юу н хулгай царайтай байна да гэдэг ч гэдэг юм уу. Ингэж мэдэрхийг туршлагын зүүн совин гэж нэрлэнэ. Ажил мэргэжлээс салгаад хувийн амьдрал дээр
жишээ авахад жаахан муухай юм л да. Удаадараа хуурдагдчихсэн араараа тавиулж исэн хүм эсрэг хүснийхээ хүний байгаа байдал гаргаж байгаа хив маяг зан үйл зэрийг мэдрээд өөрийг нь хуураад байна уу та хуурах гээд байна уу та гэдгийг өөрчил таамаглаад тэм зүн совин төрж бас болно гэсэн үг. Туршлагатай хүний хувьд ч хэрвээ би ямар нэг юм туршлагагүй ийм зүйлийг мэдрэх юм бол жаахан байж байгаараа зүн совин биш байж болно гэсэн үг. Тэгвэл туршлагын зүн совин ихэнх тохиолдолд зүв байдаг. Яагаад вэ гэхээр маш бод зүйлийг мэдэрчиж болно. Олон жилийн дасгалжуулалт үзсэн харсан туршлага дархинд тухайн зүйлийг автоматар таньдаг ийм системийг бий болгодог. За хамгийн найдвартай зүн совин байж болох нь байна. Түүний дараа биеийн зүн совин гэж байгаа. Хоёр дахь нь за ингээл харьс ус босоол амьсгалд авчтаал эсвэл халууд үгээд цээж дийлсээд бачимдаад гиз бацлал энтрэдэг штт. Тэгээ үүний цаана зүн совин явж болно. Тухайлбал невро судлалын судалгаануудыг хараад үзэхээр биеийн мэдрэмж шийдвэр гаргалтанд шууд нөлөөлдөг болохын нотлоод байна. Биеийн мэдрэмж. Энэ маань юу гэсэн үг вэ? Тухайн хүнтэй харилцажээ. Биеийн хаана ихтэй халууд үг. Шууд хайр байж болох нь шүү дээ. Тэгэхээр надад дотн мэдрэмж төрүүлээд дайжгүй юм шиг санагдлаа. Зүн совин төрж нэгсэн үг л дээ. Танихгүй хүн эсвэл уулзаад удаагүй, танилцаад удаагүй. Энэ биеийн мэдрэмж надад шийдвэр болж болдог байх нь энийг биеийн зүн совин гэж нэрлэв. Эсвэл огт уулзаагүй зүгээр надад гингүү байгаа ч гэсэн нэг цээж дийлсээл, амьсгал богиносоол, амьсгалын химнэл сонирн болоод байвал. Жаахан онцгой хүн юм уу та гэдэг зүн совин над төрж болно гэсэн үг. Та заримдаа аюултай нөхцөл байдлыг мэдрээд гиз бацлах, арьс ус босох ийм мэдрэмж төрхийг бид нар биеийн зүн совин гэж хэлж болох нэ. Биеийн зүн совин туршлагын зүн совинтай харьцуулахад тийм ч их найдвартай биш, гэхдээ огт найдваргүй биш. Шинжлэх ухааны талаас харвал эдгээр биеийн мэдрэмжүүд зарим тохиолдолд 50% магадлалтайгаар надад зүн совин төрүүлдэг. За гурав дахь нь мистик зүн совин гэж байна. Мистик. Энэ бол ямар ч нотлогтой хэлбэр. Гэхдээ ямар нэгэн зүйл болно гэдгийг мэдэрсэн. Нэг хачин муухай хүн байлаа гэдгийг тэр даруй мэдэрчлээ гэл. Хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань бол ямар нэгэн мэдрэмж шинжлэх ухаанаар баталгаажаагүй мэдрэмжүүд л дээ. Ихэнхдээ бол баталгаажихгүй. Гэхдээ сэтгэл судлалын шинжлэх ухаан дахиад гэхдээ гэдэг байгаа шүү дээ. Мистик зүн совин байдаг гэж үздэг. Эний батлагдж байгаа хувь, нотогдож байгаа хувь нь тийм өндөр биш байгаа асуудал байгаа юм. За монголчуудын хувьд мистик зүн совинд бол зүудний зүн совин оруулж ярьдаг. Аюулаас өөрийгөө хамгаалах зүн совинуудыг мистик зүн совинд оруулж ярьдаг л д. Үүсгэж болохгүй гэсэн. Тухайлбал ийм зүйл байгаа шүү дээ. Бид нэр ер нь энэ хувьслын явцад их олон сая жилийг бидний өвгдөд дуулаад эндирлээ. Энэ үед аюулыг мэдрэх эсвэл зүүдтэйгээ ярилцах иймэрхүү зүн совингууд тэргүй бидний удамын мэдээлэлд байдаг гэсэн үг. Одоогоор шинжлэх ухаан батлаагүй гэдэг нь одоогоор л батлагтаагүй гэсэн үг болохоос ийм зүйл байхгүй гэсэн үг биш байхгүй юу? Явандаа батлах байх. Бидний биед ямар нэгэн шууд тохиордог. Нүүрний хив маяг хүмүүсийн хөдөлгөөнөөс ямар нэгэн зүйлийг мэдэрдэг.
аюул эргэж байгааг бид нар зүүн совингоороо мэддэг. Сонин зүйл болох гээд байгаа, эсвэл сайхан зүйл болох гээд байгааг зүүн совин маань над хэлдэг. Иймэрхүү төрлийн зүүн совин, мистик зүүн совинтай багтааж ойлгож болох юм. Бүр энэ дээр Бекергийн судлаач их том судалгаанд байт юм л т. Жишээ нь яг аюулгүй байдлын тухайд бид нэр цагдаа байна, камер байна, хуулийн байгууллага байна, техник, технологи байна гэж бодъё л да. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр бид нэр өөрийгөө аюултай орчинд байгааг уг нь зүүн совингоо ажиглал мэддэг. Тухайлбал лифтэн таарсан нэг хүн жоохон эвгүй байна да. Гэвэл над руу бас занал хийлгэж байгаа, надад аюул учруулах гэж байгаа хүн байж болно. Энийг сайхан хүн байна да гэж бодвол сайхан хүн байж болно. Ялангуяа сайхан гэхээс илүү надад энэ хүн жоохон аюултай санагдаж байна гэдэг дохоог миний зүүн совин, миний дотоод мэдрэмж илүү их гүнзгий мэдэрдэг гэсэн үг. Тэгэхээр энэ зүүн совинд итгэх хэрэгтэй гэж Бекер судлаач үздэг. Энэ нүдэн түтэн хүн байна да. Энийг гэртээ оруулах хэрэггүй юм байна да. Энээс хол бай да гэсэн дотоод мэдрэмж төрж байгаа тохиолдолд миний аюулгүй байдлын зүүн совин ажиллаж байна гэж хүлээж аваарай. Энэ бол мистик зүүн совин. Баталгаатай биш ч гэсэн энэ намайг хамгаалдаг. Ойлгосноо? Маш чухал байна шүү дээ. За тэгвэл одоо хэдүүлээ нэг зүйлийн тухай ярил та. Ер нь зүүн совин яаж хөгжүүлэх вэ гэж. Зүүн совинг хөгжүүлэх нь одоо техник, технологийн хөгжилтөө адилхан бид нэр зүүн совингоо байн хөгжүүлж явах хэрэгтэй. Сэтгэл судлалын шинжилгээ ухаан ч гэсэн ингэж үздэг. Зүүн совин бол төрөлхийн тогтмол зүйл биш учраас дасгалжууч хөгжүүлж болдог чадвар юм байна. Нэгдүгээр чимээгүй байдлыг татуулах хэрэгтэй. Энэ өглөө уцаа харахгүй байх, алхах, бясалгал хийх, чимээгүй өдөрт 10 минут суух. Хараа ийм штэ ер нь чимээгүй өдөрт намжимны 10 минут суугаад үзээрэй. Бүх харилцаа холбоог ааж байгаа. Маш их зүүн совин хөгждөг хүний. Бясалгал хийдэг хүмүүсийн зүүн совинлог чанарууд бас өсдөг. Мэдээллийн одоо ийм их хагцсан баялаг байгаа үед бид нар энэ мэдээлэл авч байгаа мэдээллийг тарих руу над руу дамжуулж байгаа энэ мэдрэмжүүдийг хаагаад өдөрт 10 минут суух хэрэгтэй. Нүдэ ханиад байгалийн чимээг ханардаад. За энэ зүүн совин хөгжүүлдэг. Хоёрдугаарт биеийн дохойг тань сурах. Ялангуяа шийдвэр гаргаж авах үедээ биедээ юу мэдэрч байгааг ажил сурах хэрэгтэй. Энэ шийдвэрээ гаргахын өмнө би догдолж байна. Энэ шийдвэрээ гаргахын өмнө би болгоомжилж байна. Энэ шийдвэрээ гаргахын өмнө миний амьсгалын хэмнэл алдагдаж байна. Гиз базалж байна, цээж татчих байна. Тэгэхээр ийм мэдрэмжүүд надад төрж байх юм бол болгоомжтой байх хэрэгтэй гэсэн. Дахиад нэгтлэх хэрэгтэй. 3 дахь шийдвэрийн өдрийн тэмдэглэл гэж байдаг. Зүүн совингоороо гаргасан шийдвэрийг эхлээд тэмдэглэлээ. Түүн дээрээ тухайн үеийн мэдрэмжүүдийг бичлээ. Дараа нь үр дүнгийн тэмдэглэлээ. Тэгээ 3 сарын дараа харьцууллаа. Миний зүүн совин үнэн байж худлаа гэж. Энийг ингээд зүүн совингоо хөгжүүлж байгаа хүмүүс бичээл тэмдэглээ үнэн худлаа байх нь дараагийн асуудал. Ийм тэмдэглээ хийснээр хүний зүүн совин их сайн хөгждөг. Тэгээд мэдээж туршлага хэрэгтэй. Тухайн мэргэжлийн хувьд ер нь амьдралын ингээд юм алдсан онсон зовлон жаргал дундуур их тууцсан хүмүүс маш их зүүн совинлог болдог. Туршлага өгч байгаа учраас гэсэн үг. За иймэрхүү байдлаар бид нэр зүүн совинг хөгжүүлж болох нь. Тэгснийг асуулт гарч ирсэн юм а. Эмэгтэйчүүд өөрийгөө эрчүүдээс илүү зүүн совинтой гэж ярьдаг. Их сонирхолтой сэдвэлт. За тийм ч гэж болно, үгүй ч гэж болно. Гэхдээ би бол тийм гэж итгэдэг. Яагаад вэ гэхээр биологийн ялгааны хувьд бол хүмүүсийн тархины үйл ажиллагаа эрэгтэй эмэгтэй хүмүүс тийм ч ялгаатай биш л дээ.
Гэхдээ бодит хідэн тайлбар аваад байгаа. Нэгдүгээрт эрэгтэйчүүд мэдрэмжээ нэг их дагдаггүй. Зүн совингаа илэрхийлэх дурггүй бас түүнийгээ бараг дагдаггүй. Эмэгтэйчүүд мэдрэмжээ эрэгчүүдээс харьцангуй их дагдаг. Илэрхийлдэг. Хоёрдугаарт эмэгтэйчүүд хүний нүүрний нарийн илэрхийлэл хөдөлгөөнүүдийг илүү сайн таньдаг. Эрэгтэйчүүдээс. Хүнийг уншдаг гэхүү те. Арай илүү уншдаг байна шүү дээ. Нүүрний хөдөлгөөнүүдийг ярьж байгаа хэв маягийг. Гуравдугаарт нэг онцлог байгаа. Эмэгтэйчүүд хүүхэд асардаг, хүүхэд өсгдөг. Эрэгтэйчүүдээс илүү хүүхдтэйгээ цаг өнгөрөдөг. Тэгэхээр хүүхдийн дохой зангааг таньдаг байх шаардлага эмэгтэйчүүдэд арай илүү хурц өгсөн байдаг. Нөгөө өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай болсон хүүхдүүд ямар нэгэн дохой зангааг гаргана шүү дээ, тэ. Түүнийг таних гэж, унших гэж оролдож байхдаа эмэгтэй хүний одоо энэ чадвар хурц өгчдөг гэсэн үг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүүтэйгээр зүн совинлог байдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хамгийн зүн совинтой хүн гэж энийг хэлэх вэ гэхээр тухайн салбарт олон жил ажилласан, биеийн дохоогоо сонсдог, чимээгүй байдал тасан цогцсон. Эрэгтэйч эмэгтэйч хүмүүсийг зүн совинлог гэж хэлэх нэ. Ингээл цаашаага хариул их олон зүйлийг ярмаар л байх юм да. 20 минутаас ер нь 17 минутаас дээш подкаст хүмүүс сонсох дургүй байдаг. Хараад подкастаа сонгохдоо хэдэн минут байна гэж харж агаад урт байх юм сонсгоолчтой байхгүй юу. Тэгээд урт подкастууд нөгөө харилцан яриатай хоорондоо ярьдаг сонирхолтой ч гэдэг юм уу. Халууган сэдвийн тухай ярилцдаг юм подкастуудыг харин сонсдог юм. Ганцаараа төлийн подкаст бол иймэрхүү байх нэг залгаахгүй байдаг болов уу гэж бодож байна. Шинжлэх ухааны тооцонд тэгж гараад байгаа. За үүний тухай товчхон мэдээлэл өргөх гэсэн. Тэгээ та зүн совингоо сонсороо хаяаж бол зүн совиндоо итгэж байгаарай. Хизээ итгэх вэ гэдгийг ярьж өгье. Сэтгэл стресс багтаа төгшөөргүй амар амгалан байгаа үедээ хүний зүн совин дандаа зөв бодтой зүйлийг мэдэрдэг юм шүү. Аюул ихтэй, төгшөөртэй, сэтгэл санаа тайван биш байгаа үед зүн совиндоо битгий итгээрэй. Тайван байгаа үед зүн совиндоо итгээрэй. Гэж тань заавал хэлье. Анхаарлаа хандуулсанд гялалаа. Дараагийн подкастаар уулзъя. Энэ подкастыг чамд зориулав. Баярлалаа. Утгагүй уулзгын ярилтай.